Улаанбархан өвчнөөр 4 сартай хүүхэд энджээ. Хан Хинти тусгай хамгаалалттай газарт гарсан төмөр 15 дахь өдрөө асаж байна. Хаврын тариалалтад бэлтгэсэн үүрэг хангалтгүй байна. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цэцэрлэг сургуульд хамрагдаж чадахгүй байна. Буриадын тэргүүлэгч 20 гаруй аж ахуй нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна. Улаанбаатар хотын 11-р ангийн сурагчид орос хэл бичгийн урьдчилсан шалгалт өгч байна. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Улаанбархны халдвар бүртгэгдсэнээс хойш анх удаага нас баралт бүртгэгдлээ. Тодорхойлбол уг өвчний халдвараар 4 сартай хүүхэд энджээ. Улаанбархан нь зөрөөд өнгөрөх төдийд халдварлах чадвартай ч вакцинаар сэргийлэх боломжтой. Гэвч дархлаажуулалтад хамрагдах насны хүрээгүй нэрээ өвчлөх хүндрэх явдал гарсаар байна. Тиймээс бага насны хүүхдэд халдаахгүй тулд ойр тойрныхон ах эгч, эцэг эхчүүд, томчууд хариуцлагатай байж өөрсдөө урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай байгаа юм а. Яагаад энэ дархлаажуулалт их чухал вэ? Яагаад бид нэр хариу арга хэмжээгээ яриад байгаа гэхээр энэ эрх намрын бас төвлөлтөөс бид нэр урьдчилан сэргийлж чадах гар зүйл бол дархлаажуулалтанд хамрагдаж чадах юм бол томоотой зэрэгцэхгүй одоо томоотой хэрвээ зэрэгцээд ингэ хүндрэх юм бол энэ их том хүндрэл гарна шүү гэж хараад байгаа. 2016 оны тэр том 54 мянган тохиолдол төрж тэр 130 дэх хүүхд эндсэн тохиолдолд бол яг тухайн жилийнхаа томоогийн улирлын араас явагдсан өвчлөлттэй. Улаанбархны халдвар авсан хүмүүсийн 40%-ийг 10-аас 14 насныхан эзэлж байгаа бол үүний дараагаар 22%-ийг 0-оос 4 насныхан эзэлж байна. Эндсэн хүүхдийн хувьд 2-оос 3 эмнэлэг дамжсан сар гаруй хатгаатай явжээ. Сэлэнгэ аймгийн Ерөөсөм буурагчин 20 дугаар баг буюу Хан Хинти тусгай хамгаалалттай газар нутагт багтах Майнзоо гэдэг газар ойн төмөртэй байна. Төмрийг унтраахаар онцгой байдлын ерөнхий газрын гал төмөртэй тэмцэх газрын гал унтраах хилцсийн дарга дэд хурандаа соронзон бол дарахлуулсан 176 албагч мэргэжлийн ангийн 80 гаруй хүн нийтдээ 260 орчим хүн 15 дахь өдрөө ажиллаж байна. Салхи тогтворгүй зарим үед секундэд 13-аас 14 метр хүрч салхилж буйн төмрийг унтраахад хүндрэл учруулж байна гэлээ. Төмрийнхаа дархалтын зүүн урдал баруун урдлын хэсгийг бол хяналтандаа бүрөө оруулсан. Одоо бол баруун хойд талд гарсан энэ төмрийг бүрэн хяналтандаа оруулахар онцгой байдлын байгууллагын хүн хүч хэрэгслээ зохион байгуулаад ажиллаж байна. Төмөрт урдчилсан байдлаар 11915 га талбай өртсөн байна. Хаврын тариалалтад 32 мянган тонн үр бэлэн байгааг үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 22 мянга орчим тонноор буурсан үзүүлэлт болж байна. Техникийн хувьд булын болон өргөн холбооны 98 орчим мөрлүүрийн 98%, дугуйц тракторын 95%, бүх төрлийн сэрүүлэгчийн 94%, гинжит тракторын 74% нь хөрс боловсруулалт тариалалтад бэлэн болжээ. 2024 оны байдлаар улсын хэмжээнд 14.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 76.2% нь төрөлхийн шалтгаанд хөгжлийн бэрхшээлтэй. Мөн тэднээс 1700 байнгын хэвтэрт байна. Бэрхшээлтэй улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 814, сургуульд хамрагдаж чадахгүй 1263 хүүхэд байна. Засгийн газраас боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 1100 гаруй хүүхдийг дэмжих төвийн хөгжүүлэх үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байна. Мөн бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол бэрхшээлээс урьдчилан сэргийлэхэд эрт илрүүлэн онцлог арга хэмжээг авч байна. Буриадын 20 гаруй тэргүүлэгч компани тун удахгүй манай улсад ирж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах гэж байна. Үүгээр шинэ гарсан хүнсний бүтээгдэхүүн хийгээд суулгац, бордоо, бэлэг дурсгалын зүйлс, барилгын материал, нийтийн хэрэглээний бараа болон бусад олон зүйлсийг танилцуулна. Тусгаар тогтнолын талбайд болох тус үзэсгэлэн худалдааг Чингэлтэй дүүргийн захиргаа Улаануд хот дахь Монгол улсын ерөнхий консулын газар, Бүгд найрамдах Бурайд улсын засгийн газар, Бүгд найрамдах Бурайд улсын экспортыг дэмжих төв, Байкал Экспо үзэсгэлэнгийн компани хамтран зохион байгуулна. Энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд үзэгч олноо урьж байна.
Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид орос хэл бичгийн урьдчилсан шалгалт өгч байна. Тодорхойлбол Улаанбаатар хотын 11-р ангийн нийт 1,700 гаруй сурагч орос хэлний мэдлэгээ сорилоо. Шалгалт өглөөний 10 цагт эхэлж 210 минут үргэлжилсэн байна. Түүнчлэн англи хэлний ярианы болон компьютерийн шинжилх ухааны чиглэлээр 160 орчим болон 360 сурагч шалгуулжээ. Улсын шалгалтын удирдгал болгож уг үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд шалгалт хэрхэн болдгийг сурагчдад таниулах зорилготой. Бүх нийтийн улсын шалгалт энэ сарын 30-нд болох юм байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.